Эмбүк төлөвлөж байна. Системийн төлөвлөл ба реформ. Repair required. Зохиогч Ловсон цэрэнгийн энх амгалан. Өгүүлэгч Баатар Жавын дархан сүх. Баян үлгийд буулгасан десант. Боловсролын ялгаатай хэрэгцээ гэдэг үгийн агуулгыг хүн бүр ойлгодог байвал бидний зорж байгаа хүнлэг энэрэнгүй нийгмийг байгуулах ажил нэг алхмаар урагшлах юм билээ. Бид өмнө нь зөвхөн хөгжлийн бэрхшээлийг л энэ агуулгад авч үздэг. Хууль тогтоомжууд ч тийм байжээ. Гэтэл боловсролыг эрх тэгш хүртээмжтэйгээр хүлээн авах боломжгүй олон төрлийн нөхцөл байдал бидний томруулан харах явцад илэрсэн билээ. Үүнд хорих ял эдэлж эрхээ хязгаарлуулсан хөөхд залуус, сүм хидэж шавлан сууж буй ламхай хүүхдүүд, хэлийн чанад дах монгол хүүхдүүд, удаан хугацааны эмчилгээтэй хүүхдүүд гэх мэт. Энэ дунд үндэсний цөөнхийн хүүхдүүд ч мөн хамрагдаж байлаа. Ямар нэг нөхцлөөс үл шалтгаалж, хүүхэд бүрийн тасралтгүй сурч боловсрох эрхийг хангах, эрх тэгш хүртээмжтэй боловсролын үйлчлэгийг хүргэх нь манай төрийн үүрэг. Баян үлгийн аймаг элсэлтийн шалгалтын дүнгээр сүүлийн байр мушгиж, монгол хэл бичгийн шалгалтанд олон сурагч хангалтгүй дүн үзүүлдэг. Юун ихтэйд сургуульд орох мантай. Нийт хүн амынх нь 90% нь казак үндэстэн оршин суудаг. Хэл соёлын ялгаатай энэ аймгийн боловсролын үйлчлэгээний чанарыг хэрхэн сайжруулах вэ гэдэг бодолд бид дарагдлаа. Монгол хэл сайн сурч, монгол хэлээр суурь боловсрол эзэмших нь тэнд байгаа олон хүүхдийн ирээдүйд хэрэгтэй. Гэтэл тэр нөхцөл хангагдаагүй өдий хүрчээ. Ингээд эдгээр асуудлаар яам харьяа байгууллагын удирдлагуудаа үүрэг чиглэл өгч, саналын сонсож, газар дээр нь очиж ажилласан юм. Цар тахлын дараах хүндхэн үе байсан. Яам боловсролын хүрээлэн багшийн мэргэжил дээшлүүлэх институт, боловсролын үнэлгээний төв гээд 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлээд баян үлгийд газардав. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, багшийн хөгжил, хүүхдийн хөгжил ба төлөвшил, сургалтын орчин нөхцөл, удирдлагын мандайлал, олон нийтийн сэтгэл ханамж гээд бүхий л чиглэлээр зөвлөн тусалж 7 хоног бужигнсан. Энэ бужигнааныхаа тайланг гаргаж аймгийн засаг даргын зөвлөлийг хуралдуулан танилцуулав. Нийт багш сургуулийн захирлууд албан хаагчдын уулзалтыг ч зохион байгуулав. Уулзалт нэг их найрсаг болоогүй. Ширүүн дөрөөн байдалтай өрнсөн. Гэхдээ багш нар сэтгэлээ уудалсан. Үүнээс илүү сайн зүйл гэж юу байх вүлээ? Хууль яаж зөрчигдөж, үүрэг даалгавар хэрхэн замхарч шамжигдэж байгааг бүрэн тольдов. Үүний мөрөөр хэдэн удаагийн хяналт шалгалтыг ч үе шаттай оруулсан. Эм гашуунч өвчнөд тустай. Үр дүн нь удахгүй гарах олон сайн ажлын эхлэлийг тавьсан гэж боддог. Хэлний ялгаа зөрүүний бэрхшээлийг арилгах арга зүйн сургалтыг эрчимжүүлж, хэлийг тол бичгийг байгалийн ухааны хичээлүүдээр боловсруулан хэвлүүлж, хос хэлний боловсрал, сургалтын талаар баримтлах чиглэлийг боловсруулах ажлыг эхлүүлжээ. Монгол хэл бичгийн шалгалтын босго даваагүй сурагчдад тусгайлан баг илгээн давтлага өгч, дахин шалгалт зохион байгуулах боломжийг олгосон. Ажлын хэсгийн мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэгч байгуулж ажиллав. Боловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд тэгш хамруулах боловсрол гэсэн бүлгийг шинээр оруулж, ялгаатай хэрэгцээтэй суралцагч гэсэн нэр томьёог тайлбарласан нь санаандгүй хэрэг биш байсан юм. Суралцагчийн дийлэнх олонх нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнхийн суралцагч байх тохиолдолд цэцэрлэг бага ангийн сургалт үйл ажиллагааг их хэлээр нь зохион байгуулах, мөн хос хэлний хөтөлбөрөөр хичээллэх зохицуултыг хуульчилсан нь ийм учиртай байсан. Мөн Баян үлгийн аймагт үүсээд байсан 150 хүүхдийн хүчин чадалтай дотор байранд 13 үйлчлэгч ажилуулдаг. Үдийн хоол түрээсийн байгууллагаар гүйцэтгүүлдэгч, төсвөөс цалинжуулдаг тоогоочтой, орон тооны нормативт байхгүй номын санчийн туслагтай, 5 жижүүртэй цэцэрлэг, Казахстан руу шилжин суурьшсан багш нар дээр хасалт хийлгүй цалингийн авсаар байсан зэрэг таагүй үзэгдлүүдийг номонд нь оруулахаар бид төвөөс ажиллах баг илгээсэн билээ. Тоорцог малгайн бэлгийг талархан хүлээж авч өмсөөд тоогүй хэдэн зүйл ажигласнаа харин нин уггүй ярьлаа. Иргэн ирээд монгол хэлний багш нар нь монгол хэлээ мэдэхгүй зэрэг баггүй асуудлыг цэгцлэхээр гавьяат багш нарыг 3 сарын хугацаатай Баян үлгийн сургуулиудад томилон ажилуулав. Өдгөө эргээд бодоход анхны бэтийг бид тэнд томилон ажилуулж байжээ.
Мэдээж энэ бүхний дараа хязгаар нутагт нөхцөл байдал сайжирч горим дөрмөндөө орж эхэлсэн билээ.